Энд 3-3 Монголын шүүгчд байна. Арын албаныхан бид одоо ахаад мөнгө чулуун дээр ирэх болно. Мөнгө чулуун одоо алдаагаа засна гэсэн. Маа. За, хай. Цэндэгийн блогийн найзууд өдрийн мэнд. Найзнууд юу ярих вэ? Юу ярих вэ? Би аахна гэдэг юм бэлтгэсэн байсан. Одоо хүртэлх Монголын 3-3-ын нөгөө хүмүүсийн никнейм буюу хочийг ихэнхийг нь мөнгө чулуу гэсэн баг баг. Дээлтчгүй Monster Deck өөр юу байгаа? Панда чугах юм уу? Миний хот биш гэдэг ер нь баргал панда гэж. За тэр хэдийг өгсөн түүгээсээ. Дээлтчгүй монхыг бол нөгөө яг Азийн авраг тайлбарч байгаа үг гэсэн. Ер нь монхч энэ бүх тал зогсоогчгүй байдэн штэ. Тэгээд ер нь баян ингэж ажилтдаг. Нилээ аим өндөр темптэй тоглож штэ. Яг тэрийг харж ирсэн. За Monster Deck-ийг бол маасарж байгаа л нэг өдрийн өгцөө. Тэгээд Deck бол ихэндээ тэр нэрэнд айгуу дургуул байсан. Одоо дуртаас. Нөө 3-3 дээр нөө бүүл гээд бох гэдээсэн штэ. Тэгээд бүүлээс Monster дээр юмараа л гэж хэлсэн штэ. Тэгэхээр бол тэгээд бас гайгүй л ах шиг нэ. Крутиг хариу өчтөр FIFA гаргаж ирсэн мэт штэ. Аа? Яг юм шүү. Ер нь жоохон төстэй марк санагдсан шүү. Гэтэ яг хөдөлгөөнөө сүүлийн үед гүрүүдээс илүү багш садагч. Хамгаалт дээр айгуу лаг байгаа. Гэтэ гоё очилээ. Яс ингээд барьсан зургийг нааш ер нь бол ихрүүл байлээ шүү дээ. Баярлаа. Сайн байцгаана монголчуудаа. Би нэг влог хийгээд та хэд үзсэн үү? Сайн байцгаа. Даргоо. Яриач. Эрэхтэй бол бүр амар гоё байсан. Амар шидэлт. Амар гоё байсан. Эмэгтэй яг хөөхтэй гоё үзэж байгаа сүйл тэгээд жоохон тасарсан. Тэгээ ер нь бол амар бахарч байгаа айл багаараа. За өнөөдөр танай хоёрын аль нь дөрөв? Хоёр бүх цаг үед хоорондоо уулзраа таарна тоглосон юмудаа ер нь тоож бичсэн хэн нийлүүлэхтэй. Тийм байх хэвчээ. Нэг багаас л олж үзчихсэн. Дандаа нэг баг ойлгож байгаа баярлалаа. Мэдгүй нэг багаас л олж нэг баг. Гэтэ юу ч тээ энэ жил дээзиг дээр тусаа тоглосон. Тэрнээс өмнө бол ер нь бол байн хамт үзсэн. Зүн штэ дахиад сурж байгаа. Одоо их зүгээс сурж байгаа өөр мэргэжлэр. Тэгээ ер нь дараа нь тэр мэргэжлэр ажиллаж сурж байгаа. Тэгээ хоёр мэргэжлээ хоёулыг нь хаслуулж иж. Тэгээд одоороо суцаад авсан. Тэгээ одоо хоёр дахь мэргэжлээ бас бараг төгсөж байна. Хичээл үзээд дуусчихж байгаа. Мараа жил төгснө. Бөөгөө өгч шин. Царайлаг гэж хэрэгтэй хүмүүсийг царайлаг гэж ярьдаг үст. Хөөхөн гэж яриг. Хөөхөн гэж. Бөөгөө өгч шин. Чиний нэг амар FIFA-гаар яваад идвээс нэг баатар байдаг та. Тэр цагаас хойш чиний амьдрал юу өөрчлөв? Юу өөрчлөлтөө? Ер нь бол миний яг саксны карьерээ амар гялалзуулсан мөч гэж боддог шин. Тэ ер нь таниулсан гэх юм уу? Ер нь сонирхлоор багасаа бүжгэлдэг байж байгаа. Тэгээд өөртөө сонирхлоор ихтэйгээ ингээд ер нь бол чөлөө цагаар аяг тоглодог байж байгаа. Тэгээд ер нь бүжгийн спортоор яг нөгөө мэрэгжлийн түвшинд бэлтгэгдэж байгаа. Тэгээд өөртөө сонирхлоор шууд сакс руу орсон. Пүүцний хатлаар яриач. Пүүц. Энэ яадаг пүүц вэ? Юу гэдэг нэртэй? Фрик. Чиний хөвлөө Кайрил лөө. Пүүцнээс сонгож авахдаа яаж сонгож авдаг вэ? Пүүзээ юу? Хамаач. Хамгийн хамаатай. Тэ. Хамгийн хамаатай. Тухтай тэгээд гоё өнгө үзэмжтэй. Тэгээд хүлт маш эвтэйхэн л байвал. Ер нь хөвчлээ нөгөө одоо жишээ нь би ч одоо уртлын тоглогч юм жаа. Одоо ямар пүүзийг ямар тоглогч MB-д ямар тоглогч те аль байрал дээр тоглож энэ дээр байрлалаас хамаараад уртлын тоглогч нарын арай илүү их хүмүүс ч байгаа пүүзийг сонгодог юм. Гэтэ энэ бол төвийн тоглогч юм үзлээ. Тэр амар гоё шүү дээ. Юу тэр бас гоё мэдрэмжүүдийн нэг шүү дээ. Жохо хүмүүс амар дэмждэг шүү. Танаас ингээд ирчүүч уран зориг авдаг гэл те. Тэр өгнүүдээс амар гоё уран зориг авдаг шүү. Таалмад амар хийдэг байхгүй юу? Ингээд уран зориг авдаг шүү. Эний тэр яасан ингээд тэнгууд амар гоё идэж шүү. Надалаа тэгээд бүр амар илүү хичээх юм өстэй юм шиг санагддаг шүү дээ. Дараагаа загвар өмсчихсэн юм уу? Өмсчихсэн. Тэгээ 10 жилээ. Тэгээ ер нь бол оюутан болоод
Мойс шигшээд ороод ер нь тэрнээс хойш яг сагсаал тоглоё гэж бодоод тэгээ тэрнээс хойш заавар морон гэсэн үг. Чи сакс тоглоод нөгөө жингээ нэмж байгаа гэсэн шүү дээ. Хитэ шид болсон бэ? Би одоо бүр амар зурцсан. Өмнө 100 яг нөгөө нэг амар жингээ нэмсэн байхгүй мас нэмээд тэгэхэд болохоор ер нь бол 67 байдаг байж байгаа нэг 74 хүрсэн. Тэгээ ямар сони юм бэ? Ихэнх эмэгтэйчүүд жингээ хасмаар байна гэж мөрөж гарангоо тийм зүгээр. Би ядаж хитэн килограмм нэммээр байна гэж. Харин тийм ээ. Тэгээд 74 болоо нэмсэн байж байгаад одоо буцаад хараа бүх нэмсэн жингээ хасчаал энэ. Одоо бас нэмнэ гэд бодоод. За юу нөгөө 3 сая шишээ тоглосон хиттэй хандаад нэг сайхан үг. За ямар ч би нөгөө нэг ингээд бүх бэлтгэлийн турш хамтдаа бэлтгэл хийжсэн. Бид чинь ингээд тавуулаа бэлтгэл хийжсэн. Ингээд ламкагч эндээ ингээд бэлтгэлтэй болчихсон. Ямар ч одоо шанташгүйгээр одоо ингээд бүр ингээд бууж өгөхгүйгээр өдрийн ингээд 2 бэлтгэлийг ингээд өөртөө байж болох хамаг гэрч хүчээрээ ингээд хийдэг байсан. Бид нар тэгээд ямар ч бүгднгээр амар бахархаж байгаа. Тэгээд бууж өгөхгүй энэ болтол ингээ явсанд нь ямар ч гэсэн баяр үргэмээрэн тэгээ тайлтай шүү л. Тэгээд энэ өглөх нөгөө хамгийн шатмаар байсан юу? Шантармаар ёо, ямар хэцүү юм бэ? Яах гэж заавал ингэхгүй загвар өмсчихгүй яа. Ер нь бол яг нэг хүчний бэлтгэл тэгээд бас хаяада нөгөө нэг одоо голд кросснд гүхээр амар хизээдэг байхгүй юу бид нар ч. Тэгээ ер нь бол зүгээр ингээд шулуун замд гүхээр бол амар гайгүй. Бид гүгээд ирчтээ. Тэнгүүтээ нөгөө нэг зайсангийн толгоороо ингээд 3 удаа ингээд гардаг байхгүй юу? Гүйж гардаг байхгүй юу? Тэгэл тэн дээр ингээд нэг за эхнийхээгээ бол гарчаа. 2 дахь 3 дахь дээр нь бол үнэхээр бүр зүгээр болооч дээ. Ер нь яах цаас болоод байгаа юм. Гэт бүр тийм бод аим яг гүүх болгоод төрдөг тэр шатан дээр. Гадуучдаа сэрэг чаадаг. Яар санаа асуултаас. Яг хаа тэгээд ирхэн нэрэн тэгээд ер нь бас ер нь танихгүй нэг хүмүүс нөгөө ер нь бол ерөөсөө хариу өгөхгүй. Тэгээд уншаал авчих. Манай драфтын номер 1 Минжирмаа. Надад нэг амар тийм ингээд нэр төрийн хэрэг байсан. Яг ингээд нэгээр сонгогдоод ингээд бүх хүмүүсүүдийн өмнө хамгийн ихэнд ингээд тэр зэд рүү гарч байгаа хүн би байсан шүү дээ. Тэгээ тэрүүгээр амар юм нэр төрийн тэгээ өөрөө бас жоохон бахархсан. Яг энэ хүртэл ирж чадсан да. Гэтэ болоогүй л байгаа л та зүгээр юм дуу. Гэтэ яг тэр мөчөд бол гоёсан. Ицсэн үү? Үгүй хичээгүй. Юунаас нь Ер нь зүгээр нэг олон хүмүүсийн урд ингээ гараад явахаар алхаж гайгүй яг надад нүг тесэндээ гараа яах нь хэлээгүй байхгүй юу. Бид ингээ малхагаа өмсчөөд ингээ зүүн тал руу гарах уу, баруун тал руу гарах уу гэдгийг мэдэхгүй. Тэн дээр ингээ амар удаа ингээ зогсон чи төгсөх хийшээ өгөөд. Тэр жоохон юу байсан. Тэрээс ч гайгүйсэн. Тэр ярьцлага өгөх нь ямар байсан? Би бол нь ярьцлага өгөхдөө ингээ за нэг иймэрхүү юм дурдандаа ингээ ботсон байсан. Надад ерөөсөө тийм асуугаагүй. Тэгээд дууссан кино за гэж. Нэг тийм болсон. Миний хувьд би дээдлийг тоглох амар удаан хүлээсэн. Ер нь яг өөрийгөө бэлдээл. Тэгээ би ингээ дээдлийг рүү орно. Олтоо ингээ энэ жил болохоор миний зорж байгаа зорилго юм руки тоглогчийн алдаа гарахгүй байх яг ингээл юм нормал байхыг зорж байгаа. Тэгээд тиймэрхүү алдаанууд ер нь бол гарахгүй байхыг хичээн. Тэгээ гарахгүй байх гэж найдаж байна бас. Тэр Монголоос чиний хамгийн дуртай тоглогч юм бэ? Эмэгтэй, эрэгтэй. Эмэгтэй хэм бол хулын хичээл амар мундагаа ингээл өдөр болгоо ингээл бэлтлээ хийдэг. Тэгэл ингээд одоо майнд ингээд бүх юм амар мундаг. Гэхдээ хулын хичээгээ мундаг байхыг бол угаасаа хичээн зорно. Угаасаа хулын хичээл ингээд өдөр болгоо өчтөр нь хожигдсан байлаа гэхээр маргааш өглөө ингээд жимээ өргөөл яг тийм майндтай болохыг хичээн дээ. Би одоо 3 дахь жилдээ явж байгаа. Төгсөөг байгаа. Тэгээд дараа жил төгсгэн. Тэгээ би бол Мойс руу бас Адармаатай орсон. 8 сарын 31-нд би Мойс ганц толгоч руугаа яриад багшаа би ингээд танаад ормоор байна гэд нэг тийм юм болсон бас. Яаж мэрэгчлээ сонгосон бэ? Би болохоор яг тэр үед орох боломжтой ангин байгалийн ухааны салбар байсан хгүй юу. Тэгээ би одоо энэ зүүн шилжин бизнес руу. Уг нь юугаар суртай одоо? Одоо байгалийн ухаан тэгээд аялал жуулчлага. Тэгээ би бизнесийг хичээл шууд ингээ үзээд тэгээд дүүцүүлээд одоо энэ зүүн шилжин гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Байдаг юм шиг байлээ. Мэдгүй нэ би өөрсөө ангийнхантайгаа уулзаагүй хичээлийн үздэг болохоор гэтээ ер нь байдаг юм шиг байгаа. Загсч үн чи тэгээд нэг иймэрхүү шүү дээ. Манай ангийнх наваа танихгүй хөө.
Найз залуутай. Байхгүй. Нэг залуу байхгүй. Тэр найз залуутай болно гэсэн бодол бүр байхгүй. Байгаа шүү дээ. Ер нь нэг яардгүй билээ хөвдөө яг ингээд зөв хүн нь гад шиг юм бол болох цагтаа болно. Тэрнээс өмнө их яарад баймаргүй наа. Тэгээд яг хамгийн эхлээд миний зорилго болохоор яг одоо ер нь бол хөшрөөд нь штэ. Одоо чи 22 хүрнэ энэ жил. Тэгэхээр чи ер нь бол яг одоо ойрын нэг 2 жилдээ ингээд ингээд сайн гаж ирэх бол оройтох гол. Тийм болохоор энэ бэлтгэл амар сайн хийх гэсэн төлөвлөд. Тэгээд тийм болохоор найз залуутай очиж ингээд чи цаг зав гаргахад жоохон хэцүү. Гэтэ яг бодлоо ойлгохтой найз залуутай болох та. Ирэх жил лиг төсөлдөх хүмүүстэй хандаж бүх хэлээч байхгүй шүү. Тий, ер нь бол гэхгүй юу. Ер нь тэгээд одоо ер нь бол манай багийнхан байгаа штэ мөйсийнхан бүгдээрээ л амар эвгүй орж ирэх баха. Тэгээ бидрийг ер нь юм руки тоглож гэж битээ хараасаа гэж хүсэж байна билаа. Руки шиг Next stop мод дээр намайг баг залуу гэж битээ бас. тийм байхыг би бол хичээнэ. Руки биш яг юм дээдлэгийн өрсөлдөгч тоглож байхыг хичээнэ. Тэгээ ер нь чадгаа хэлж ядсан өөрийгөө. Чи хотох юм уу? Тэгээ явахтай. Айс сургуулийн төгссөн. 3 тамирыг төгссөн. Гадаад хэлтэй юу? Ямар хэлтэй? Би смайлтэй. Смайлтэй. Тийм үү? Тэгээ би спонс хийсэн шүү. 6 дугаар ангида Монголд ирсэн. Тэгээ Монгол ирээд ямар байсан? амар сонирн байсан. Сонин газар ирсэн шиг санагдав. Тий. Би бүр зам гарах 30 минут зогссон шүү. Тийм үү? Тэгээ гарч чадахгүй. За одоо манайх тоглоно баха. За баярлаа. За одоо хэдүүлээ энд Сансар 14 Таачи багийн тоглогчдод ирлээ. Сайн уу билгүн? За би нэг хэдийн миний влог хийгээд байгаа маа үзсэн үү үзээгүй влог үзсэн үү? Жамжааг байгаа. Намайг таних уу? Мэднэ. Намайг хэн гэдэг вэ? Нэрийг ч мэдэхгүй шүү дээ. Ямар ч тайлбар өгдөг шүү дээ. За миний миний тайлбар ер нь ямар хуу санагддгөө, онцгой байдгөө, гайгүй гоё юу? Дажгүй болдог. Нэх муухайч бас биш яах вэ юм уу те? Яа би ер нь бол яг 3-3-ын тайлбар дээр бол чуугийн тайлбарыг ер нь үзэх туфтаа. Би яг 3-3 нэг амиг тайлбарлалдаг нөө лиг дээр 5-5 дээр яж чаад. Тэгээд жоохон таалагдахгүй л байгаа юм байна те. Тэг яг 5-5-ын тайлбарууд бол угаасаа гоё шүү дээ. Монголын яг нөгөө бүгд дотор нь байгаад бинтэж байгаа учраас айгу гоё болдог. Тий. 3-3 дээр гэх юм бол нөгөө чуу болохоор арай илүү мэдээлэлтэй ойрхон байдаг. Бүх мэддэг учраас хамаагүй илүү тайлбарладаг гэж боддог. Гитэмс гэж сургуулаас нийлсэн баг байгаа. Одоо 2017 оноос хойш цуг тоглож байна. 7 жил болчихж байна. Яг найзуудаараа тэгээд ер нь бол яг нөгөө мэрэгжлийн багууд шиг биш ч гэсэн яг хоббигоороо яг цаг цапаа гаргаад бэлтгэлээ гэдэг тэмцээнд оролцоод явдаг баг байна. Одоо хүртэл олон стопд орлоо, олон ч хожигдлоо тий. Олон хожигдлын дараа юу бодогдож байна? Яг хөө тэгээд нөгөө юу яахгүй учраас гайгүй хөнгөн цогч авдаг. Ягаад тэгэхээр нөгөө яг full time яг цаг заваа зарцуулдаг яг хобби болгож тоглодог болохоор окей. Яг нөгөө тоглож байгаа нь сонирхон байдаг учраас юм хожигдох бол нэг тийм. Гэхдээ танаа баг хэсгээсээ гараа тасагдал шатан тоглоод ингээд тэр нь боломжоо ойрхон харагдаад байгаа шүү дээ. Тим үед яад юм бэ? Сэтгэлээр унахгүй байна уу? Яг унах үед гарна л та хобби бинээд уурахгүй гараа авчихгүй юу ч гарна. Тэгээд тэр чинь тэгээд олон жил болчихж байгаа болохоор тэгээд гайгүй дээ гэдэг чинь маргааш нь тэгээд за өчтөр нэг ийм алдаанууд гарлаа. Яг бэлтгэлчлтийн асуудлууд жоохон дутуу байна гэж харагддаг. Тэрнээс нэг тийм ур чадварын хол зөрүүтэй бол биш. Сагснаас хин энэний тоглолтод илүү дуртай бай. За ер нь өчтөр бас яг яриа үжсэн 3-3 илүү шимтэж үздэг 5-5 зүйл яахгүй. Тэгээд дэлгэр нэм дөг 2 цуг байхгүй бол ер нь Монголын шигшээ ер нь жоохон болохгүй байна гэдэг тал дээр ярьсан. Тэгэхээр нэг хасар басар гэдэг шиг тэр хоёр хамт байж ижил ер нь Монголын шигшээ. Хасар басар. Тэгээ ер нь тэгж санагддаг. Инхотер анд 2 өчигдөр үнэхээр сайн тоглосон те. Ялангуяа тэр хамгаалалт тэгээд андын сүүлийн шийдэлтүүд энэ дөрвөн хүний нэгийг байхгүй байхад ч юм уу ямар санагддаг вэ? Тэгээ яг л одоо яг л хамгийн төгс бүрэлдэхүүн дээр ирсэн мэн шарж Монгол шигшээг бол. Би одоо чинь муу зуршилтай байсан бол сагснаас болоод болсон ч юм уу. Эсвэл миний амьдралд ингээд сагс нөлөөлөд би ийм өөрчлөлт гарсан ч юм уу. Тийм зүйл байгаа юм. Зөндөө. Маш их байгаа. За муу зуршилт гэхээсээ илүү ер нь бол жоохон халтрах гэсэн үед байгаа. Тэр болгон дээр за маргааш тоглолттой бэлтгэлттэй нөгөө хэд маань хүлээж байгаа. Тэр хэдийнхэн одоо юу гэдэг хөдөлмөрийг алчихгүй юмсан өөрөө ч гэсэн хичээхгүй болохгүйгээд дор нь л бүгд хичээж явахгүй болохгүй учраас тэгээд яг хөө тэгээд зарим үедээ бас тэхүү байсан. За баярлалаа амжилт. За баярлалаа. Яа бурмаа бүр ингээ бүгдийг хийдэг ч ах шиг. Яа
Микер зарлан, давхар оноог нь тооцсон. Чиний бодлоор энэхээс агшдаас хамгийн краштай хэн бэ? Хамгийн краштай. Краштай. Хин гэж бодож байна. Холагч юм болов уу? Maybe. Өөр ч хичтэй 90 он биш. Чи хэд он? Нэг. Тийм сая юу ярангуйш ороод байгаас тий. Яг тийм ихтэй. Тэ чи 2 насаар хичээсэн ингээд их том шиг юм байна те. Бид эцэжин бүр хитэн сараар хичээсэн ч хичээдэг ч ер нь бол. Одоо бобо ч 2 оных штэ надаас нэг дүү тий наа хичээ гэдэг. Манай багийн туул надаас бүр бараг хитэн хоногоор дүү тэгсэн мөртлөө нөгөө нэг мойс нөө байхдаа би нөө багийн ахлаж байсан. Тэгээ миний доотлын курс байсан. Тэгээ тийм утгаараа бас хичээгээд алдаа болсон хичээгээд. Тэгээд юм хүндлэл амар байдаг. Хамгийн сонин авч ирсэн чат мессеж юу гэсэн хамгийн сонин ямар сонин чат вэ? Яг шууд хэлэхээр бодолд орчихгүй байна. Нэг юм санчлаа. Надруу ингээд сая намар аха 100 ингээд 7 сар тэмцээндээ явсан уу гэж асуусан байхгүй юу? Тэгэхээр би юу илээ танд үлээ өгчдод тэмцээндээ явсан шүү дээ. Яасан юм бол гэж асуусан чинь чи надтай чалж ирсэн шүү дээ тэр үед гэдэг байхгүй юу? Тэгэхээр би ингээд гайхаад би өөрөө чи баг ингээд анх удаа ингээд харж ирсэн гэдсэн чинь надруу ингээд чатаа явуулж ирсэн байхгүй юу? Тэгээ нэг миний нэрээр ингээд Facebook нээсэн. Тэнгүүтээ тэнд ингээд Facebook-ээр ингээд чалсан байгаа байхгүй юу? Бүр ингээд 2-3 сар чалсан байгаа тэр хоёр тэгээд би бүр надад зураг нагаа гэжтэй надруу ингээд скриншот хийх явуулсан байхгүй юу? Тэгээ би бүр тэрийг уншчаад бүр яар амар юм бэ. Би ингээд өөрөө ингээд мэдэхгүй байдагтэй. Тэнгүүт ингээд би ингээд амар олон хүмүүс яг үндэ ингээд харьцчих. Би зүгээр чамтай уулзаагүй болохоос шинэ надруу ингээд зураг мургаач явуулдаг гэсэн чинь зүгээр ингээд миний нөгөө ингээд Instagram-да хийсэн story-ны зураг мургнууд байгаа хгүй юу. Тэгээд би тэр үед ингээд амар юм болчихсон. Одоо нөгөө угаасаа л ингээд форумч Facebook хаяг маяг амар нээдэг штеп. Тэг хүмүүс ингээд одоо нэг мөнгө төгрөг инээ тэрээгээд аваад ингээд залчихгүй одоо бусдаар яах вэ тэнгүүтээ одоо ингээд нөгөө хүмүүс тэгээд ингэдэг штеп чи тэнтэй ингээд харьцаж байгаа гэсэн тэнтэй урьж байгаа гэсэн тэмээгээ асуудаг байхгүй тэгвэл би тэр үнийг баг ингээд танихгүй тэнгүүд угаасаа тийм яриа гарах нь аргагүй юм байли тэгээд би одоо ингээд миний нэрээр ингээд хуурал Facebook нэгээд амар олонтой харьцсан тэнгүүд намайг ингээд харьцсан гэж бодсон тэгэхээр тийм юмд битээ итгээрээ гэж баярлаа. Үзэгчтэй. Энд нэг хүн байна. Ой та хэд манай Баскаг өмнөх төр юу ярьсан мэдэж байна уу? Баска боцоо. Баска Захан Brothers баг бол хамгийн лаг нь би лидер нь та нар биш миш гээд. Баска зарим зүйлээрээ бүр лаг гэдэг мэдгүй. За юу юм? Гадуур тэгж ярьдээ. Чи юуг мэдчихэж байгаа хутлаа яриад байгаа гэдэг. Харин юу ярих гэдэг гэж бодоод. Энэ яг юу ярих гэж бодоод байна. За. Баска лаг гадуур лаг гэж ярьдаг шүү дээ. Лаг л. Юу ярих вэ? Юу ч ярих албагүй. Тэгээд ингэж байж хаад хүмүүс үзээд юм. Ой, чи Ганбаатар эсрэг ингээд баахан тоглож байсан шүү дээ. Ганбаатар ядаргаатай ингээд дайтай шүү дээ. Үнэхээр дайтай шүү дээ. Нэг оноо бат гулжгнаа л ингээд могоо шиг гулжгнаа л ядаргаад хавцарын яг хортой могоогоос яг чимээгөө тэгээд хор хийжээ. Самбар дүүжээ. Яас ярих юм бол байгаа шүү. Манай Баска ч шүү дээ. Гадуур Өөр амир шиг бүү. Хочиж өмнө нь таа үзсэн. Явгал харагдаж байна. Хөөрхөн гоё л тий. Хөөрхөн бацаа хөөрхөн хийгээ одоо. Гоё гэнтэтлээ. Би жоохон маазарсан л. Гэтэ стон үнэн шүү. Тэр үл үнэн шүү. За баярлалаа. За баярлалаа. Дараагийнхаас арай ойрхон юм ярих гэж байна. За энэ эмэгтэй тоглолт явуулж байна. За миний влогт жоохон яриа өчгөлтөө гуйжтэй. Ой тэнд бишрэлтэй. Бишрэлтэй ганц хоёр юм асуучих л та. Анхныхаа 9 дугаар ангида юм болоо. 9 дугаар ангида. Өндөрч хийдээсэн.
Нэг 80 мая хавцсан ба. Сургуулийнхаа шийдвэрээр. Тэ. Тэгээ ямар мэдрэмж төрчихсэн тохой? Тухайд бол амар гоё л байсан шүү дээ. Дохоол баймаар байсан шүү дээ. Хотын тоглолтын дээр тэгээ тоглолтын авраг болсон шүү дээ. Тэ. Тэр ямар байд юм бэ? Тэр бол угаасаа бүр хамгийн бэснээсөө оос нэг оюутны лигт бас ордог байж байгаа. Ерөөсөө төрүүлж чадахгүй явуулсан. Тэгээд дээдлигт ороод төрүүлэхэд бол гоё эс. Ямар мэрэгчлээ чи? Сургууль Банк, ханд хийсэн. худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн банкны мэрэгчлээ. За банкнд ажилласан уу? Одоо банкнд ажиллаж байгаа. Юу гэдэг вэ? Богд банкнд зээл дээр ажилладаг. Зээл гараад ирчихсэн. Хүмүүс зээл гараад гэж хөөж юм уу? Үгүй. Банкнуудын тэмцээнд орсон уу? Орсон. Тэр тэмцээн одоо юу юм бэ? Монголын баг бүх хотын тоглолт юм аа шин. Юу вэ? Чамд ямар Энэ жил анх ороод ер нь гоё эсөө. Тэгээд ер нь гоё өрсөлдөөнтэй жил болгон гоё болдог юм л. Энэ жил анх удаа ороод гоё эс. тэр нь нэлээд дараахан байсан уу багасаа? Зөөр жоохон ичимхийл. That's good. Найц баг шүү дээ. Тэгээ хэдийн экстэй. Баг шүү дээ. Ерөөсөө анхныхаа үерхсэн охинтойгоо л үргэж байгаа гэсэн үг юм уу? Эсвэл чи анхнаасаа зүгээр найз хүнд тгээ хилцсэн юм уу? За. Амар асуудалсаа тийм. Ямар хичээлтэй сайн байв? Би энэ тамиртаа сайн байсан шүү дээ. Муу хичээл байв. Би энэ тамираас босдсон юм байна. Ер нь бол хичээлэл хийсэн дээр шүү гэж хэлнэ. Яагаад? Ер нь бол хичээлээ явж байсан бол илүү амар шүү дээ ер нь бол. Одоо тэгж боддог шүү дээ. Төгсөхдөө юм болоо ер нь бол. Төгсөхдөө л жоохон харамсан да. Тэгнэс одоо бол нэг харамсаад байх юм байхгүй. Гэхдээ ер нь бол хичээлээ хийсэн дээр шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Юу яасан танах? Баг хараа одоо энэ хоёроос шалтгаалаад юу нь хамаарчаал. Зооноос гарах нь хамаарчаал гэж байна. Одоо яах вэ? Одоо дундгал хожигдвол 17-аас татгшаа оноонд хожигдох хэвээр. Эсвэл дундгал хожих хэвээр болчихсон. Одоо хэцүү болчихсон. Тэгэхээр одоо хурдан авч дуусгаас. Харин тийм залбирал тийрэл гэж байна. Ороос алдаад ирчүүд яана. Боо яа. Мөсөө оюутан Монголын ирээдүйг гэдэг үгний талаар тайлбарлаач. Одоо ирээд болох гал явж байна. Мэдгүй хин Оюутан Монголын ирээдүйг төг одоо ажил хийдэг. ажил хийдэг байсан маа. Эдэг мустах гэдэг юм шүү. Аппорт тэгмэж байхгүй. Яг байхгүй хаараа. Манай цооны баг бүгдээрээ өнөөдөр гуруулаа тоглолцсон. Ее! Маа завхны гэн гэнэгээр сууж байна. За одоо харъя. За, Гамбаа хийчих баха. Бишүү нааш. За, Ганбаатар торгуулийн нэг шилдэг гэвэл хожлоо. Ганбаатар юу вэ? За 2 онооны шилдэг байхгүй. Өгөөл. За, нэг аимшигтай пикнер олоо авахд дуусан да. Нэг аимшигтай пикнер олоо авахд ёо баярлаа ёо. Сайн танд бэлтгэж шүү. Сахна, love you bro. За сайн уу. Санд микрофоныг өгье. Нэг хоёр. Бэнэ. 50 байна да. Лигдээс жоохон амарлаа. Тэгээд 3-3-ын тэмцээнд орж ийн. Тэгээд хувийн бэлтгэл жоохон илээ. Кроссфит илээ, жим илээ. Хийлээ гэдэг хийж байгаа. Үгүй цаанаас зөндөөл би савуу фэсэр сивүүллээ шүү дээ. Юу гэж? Хүнтээс ухаан суу гэдэг. Одоо байлаа энэ асуултаа алгасан яа. Тэгэл та. За сайн байна уу? Өнөөдөр миний влогоор тавтамаар л. За танаас 3 асуулт асууя. Эхнийхэн заяа. Зүгээр тойр явчихъя. За найз залуутай юу? Байхгүй.
Тэр юу гэсэн үг юм? Нэмэгтэй болгоо. Нэг crown. Crown гэх машин. Надад айлч байхгүй. Энэ улаан crown. Өөрөөсөө ихчлээ. Нэг хар акватай ихчээ. Энэ камерыг охин байна. За өөр юу асуух вэ энэс? Энэ аврагын баяруудын авраг авсан гэж билүү гэсэн. Манай шивэс чинь аврагын баярын билэг. Өөрөө хийхтэй амар гоё тайлбарсан. Энэ бол хаулын явдаг цайзын ичидийнх нь юу ахгүй юу? Ичид хийхээр гарч ирдэг хүүхлэн тахгүй. Тэг чи өөрөө ингээд согтуу 3 хүн ингээд хөтөлцөө явж ийн гэсэн. Нэг харч нэрээ тийм ч юм шиг санагдаад нэг согтцсон юм шиг 3. Яаж ингэж юм наацсан бэ? Дараа нь үлдэм үү? Энэ идэгнэг байгаа. Энэ юу вэ? Юу гэсэн? Энэ өөрийгөө тэрж байгаа охин байна. Ер нь бол өөрийгөө хайрлах self care гэсэн утгатай. Энэ юу? Энэ юу цаг? Энэ яг яасан цаг юм? Ер нь одоо зогсон цаг уу? Гэтэ энэ агаач нөө нэг ингэж тогт. Энэ цаг дээр юу болсон? Тэнгүүд нөгөө нэг ингэж бүгдээ ингэ гараа өргөж мөргөнгүүд яг ингэ за одоо л ер нь бол хин шүү. Одоо л утгатай юм байна. За энэ юу юм? энэ Японы тоглоо. Би дээлгүүлж байгаа бэ. Хаппи Хүмүүс яага хараад юу гэдэг юм бол таа төвч. стресстэй л хэлдэг бах та. Тийм мэдхгүй дээ стрессэндээ Мэдхгүй лээ. Зич тэрхэн тгөөлжтэй нэг үлдэн. зургатаар нөгөө хүүхдүүд хараад ч юм уу одоо өсвөр насныхан ч юм уу жишээ нь одоо бид нарыг ингээд дэмжиж байгаа хүмүүс үзэж байхад ийм талбай дээр тийм яс бус хэллэг хэлнэ гэдэг нь ер нь бол жоохон утгагүй л дээ. Ер нь бус хүмүүс одоо тийм үлгэр дуурайл болохгүй байна л гэсэн үг л дээ. Сайхан загнаад дээ. Гоё шээ. Сэтгэл дээлсэн тэр за ухаан сухаас өөр юу вэ? Нэг улсын авраг болсон юм аа. Улсын авраг гэсэн чинь би 4-р курстэй заяа. Би 4-р курсынхаа шинэ жил ахгүй юу? Би яг төгсдөг жилдээ шагнал асан ахгүй юу? Тэгээ би нүрээ бодуулсан байсан. Тэгээд тоглолт болох гээд би таксинд будгаа арилгацсан байсан ахгүй юу? Селфидгаар багш загнуулна гээд. Тэгээд амар яарч ороод талбай дээр нэг алдаа гаргасан юм аа. Тэгсэн чинь намайг амар олон хүн сууж байхад заяа. Чи тэр шинэ жил руугаа яв гэ. Яаж ч л биний нөө контра ингээ арилгав ингээд контра ингээд арчсан чи ингээ харуулсан заяа бүр ийш. Тэгээд би амар иччихсэн юм дээр. Багш тоо тийшээ нөө нэг яалаа нэг тоглолтын дээр дараалаад баахан доороос алчдаг хгүй юу? Тэгсэн чи заалаар нэг архин гараагүй шүү. Тэгээ бүр амар ичмээр бүр амар архин гараагүй байна. Би яагаач гохгүй бол нөгөөд. Наа чи бол амар бичлэг боллоо. Зүгээр өөр яачгүй. За тэгээ. Хуяа дам шүнийн толмолд орж ирсэн. Өчтөр хитгэ харсан бай. Өчтөр шгшээгийнхаа тоглолтыг үзчихээ 3 гэрсэн. Яасан би ч зүгээр алдааг нь олж өгсөн. Угаатай хэр зодтолдож өссөн бэ мэсэн бэ? Тийм ээ. Чи боготой хэр зодтолдож өссөн бэ? За зодтолдог байсан. Зодтолдох үедээ зодтолтоо. Хэн дийлгөө? Тухайн өдрийн Хэр яндаа байна. тийм. Нилээн хоорондоо муулцсан. Муулцтай байсан. Ер нь хэрүүдтэй гэдэг штеп. Ер нь бол хэр хүүхдүүд бүгдээрээ л багтаа. Барьцсан, булаацсан. Буцаа юу гэж булаацчихтэй адилхан цамсч авч. Тийм. Тэгээд ер нь өөр хүмүүстэй хизэнээс болсон. Одоо ч гэсэн ижлэх юм уу? Одоо юу өөр штеп. Өөрсдийнхөө сонирхлоор авчлаа. Анх яг яажсан. Хаяа адилхан авчихдээ. Анх тэгээ бууга өөр хувц өмснө гэж шийдвэр гаргаад өөр хувц өмсч эхэлчихсэн. Чи ихрийнх нь аль нь вэ гэж мэгэл хүмүүс амар тэгж судалсан. Зүгээр юу гэдэг минжин үү болгоно хүч аль нь вэ гэж. Аав ээжээсээ минжин булган гэдэг нэрийг яагаад авсан юм бэ? Үгүй нөгөө нэг дээр үтч хүмүүс амар нөгөө будаан чигшээд нэр яачдаг шүү дээ. Тэгээд юу хамаатнуудаараа ер нь баг хүн болго өөрсдийн гэсэн сандалтай нэрээ ингэж оруулаад тэгээ аавын эмэгтэй дүүгийнх нь нэр гарч ирчихсэн. Тэгэл тэр нэр ингээ 2-3 удаа сонгогдсон гэсэн минжин болгон гэл. Ганц яриа өгөх юм уу? Жохон юм яриад өгчөөч. Бицүү юу ах вэ тэгээ бүгдийг таанах хөв зөрүүлж ингээл дамжуулж шин үзэж байгаа хүмүүс зөрүүлж аль болох сайхан юм дамжуулахын тулд ажиллаж байна. Ганцаараа ч багийн ажил багаараа дамжуулж байна. Чи ганцаараа ажиллаад байна гэсэн үг үү? Чи ганцаараа ажиллаад
Ингээд хүмүүс кофе уугаад зарим нэг нь ингээд үзээл ингээд багаараа ажиллаж штэ. Ууланд аялахтай ямар уулын өргөслөөр гараад байна. Дандаа Монголын ууланд гарсан. Дүбнэгтэй уулнууд дээр хүүтэнд 2 гарсан. Малчинд гарсан. Цутайхан гарсан. Одоо нэг уулчдын донд Дүбнбэрх гэж нэг 4 уул байдیں۔ Тэр 4-д дөрвөлөнд гарсан. Тэр 4 нь юу гэхээр Алтай ноёо гэж Хэдийн нуруу, Саяны нуруу, Хангаан нуруу энэ 4 нуруу байгаа ш Монгол улс. Тэр 4-ийн 4 өргөлтэй гарсан. Өчтөр өөрчлөлтөр ингээд тэр 3 хүний 2-ын тандын. 2-тай нууланд явж исэн. За сүүлд өнгөрсөн залууг болохоор би харж байгаагүй танихгүй. Отгоо өсгөө ах 2-ыг бол таньдаг байсан. 2-тай нууланд явж исэн. Тэгээ өсгөө ахыг эхний өдөр өсгөө ах өнгөрлөө гэхэд ер нь тэгээд таньдаг хүн ингээ 2 удаагаа ууланд явж байгаад нас урж байна. 2 өдөр жоохон хоосрон гэдэг шүү дээ. Тийм хоосрсон гэдэг. Өчтөр ялангуяа өөр тийм хоосрсон мэдрэмж их авсан. Ууланд авирах маш зардалтай тэгэнгүүтээ амин сүрсэн гэдгийг бас ингээ хүмүүс ойлгож байгаа. Тэгээ яагаад ийм байхад мөнгө төгрөг бүх зүйлээ ингээ зориулаад ууланд хүмүүс аялах гад идэв. Аялаад идэв. Яваад маш их адреналин яах чинь тэрнээс кайф авч чинь хоёрдугаар энэ бол хоёр шалтгаан. Эхний шалтгаан бол өөрийгөө яасан билж байгаа. Тэр уулан дээр зов гараад өргөл дээр гас мэдрэмж уулан гарч байгаа хүмүүс мэдэж чадахгүй л дээ. Тэрнээс ямар кайф ямар мэдрэмж авдаг. За дараагийн бичлэг эхлэх чинь яа гэдэг юм бэ? За. За байж гараа энэ фокус аваад хий. За сайн уу ихтэй мүлээ энэ өдрийн мэнд. За микрофон чи явсан зав. За нэг хэдээр сонгох гэж бодож байсан. Нэгээр гэж хүмүүс яриа. би бол нэгээр л ах гэж бодсон шүү байгаа нь. Нэгээр ах гэсэн чээр адлаад. Тэр нь нэгээр ч бас ер нь хэдээр сонгоцсон яах вэ гэж бодож байсан шүү дээ. Метал болсондоо ямар вэ? Бөө баяр болсон. Шок. Сюрприз болсон шүү бүр. Гоёсан. Багийнхан дээр нэг юм ярихгүй тэгэл бас одоо гоё бэлтгэлээ гээл нэг гоё. Ер нь айгүй гоё уур амьсгалтай хүмүүс лээ. Яг гоё. Даруухан мар. Дэгхтэй уулз жамжааг л цааш гадаадаар л яваад байгаа шиг. Найз хэнтэй юу? Найз хэнэ байгаа штэ. Бага. Хит жишээ нэг л угаасаа нэг л найз охин байдаг зү ч одоо. Хотгээ чамд олон байгаа юм шүү хой. Хит мэдгээд ахаа зөв өрөөдөөс. За найз хэнтэй хандж хэлэхгүй. Үгүй тэгэл одоо юу гоё шүү л гэдэг одоо. Тэг. Анаахын хичээлүүд нэр ямар хоо юм? Ер нь уучраа олохгүй яваадсан нэг хэсэг. Одоо хоёр дээр нэг уучраа олохгүй явж байгаад нэг ганц хоёр хичээл дээр онж мунаад. Өндгөлсөөр. Тэгэл тэгж явж байгаад нэг за ер нь нэг ингээд зохицуулах хэрэгтэй юм байна гэд нэг жоохон ихсэн штэ. Одоо л арай гайгүй. Уучраа олоод биолог дээр агар зандан гэдэг багш дээр авч илаа. Шууд орсож зөөр эхний өдөр мөдөр хийж байгаа 9 сарын 1 юм аа. Эхний өдөр орсож зөөр шууд юм асуучдаг. Юу ч мэдэхгүй зөөр. Найл. За яа 3 өндөг авбал бараг чи дахиж курс дэвшгүй хааны юмар. Би зөөр. За зөөр бараг сагсаа боли ухааны бодож байна. Дээд курс үе мууийнхантайгаа ярьж зөөр өндөг бараг байнгын тохиолдол байл ш. Харин тийм бил. Тэгэл санаа амарч байгаа юм чи. Өөр нэг за. Тэр цагаас хойш юу болов? Тэр өндөгний дараанаас тэгэл жоохон өндгөө нэг жоохон төлж мэлээд жоохон чанж иддэг болсон шүү дээ. Тэгээд гайгүй одоо нэг курс дэвших тусна нэг жоохон хариуцлагатай байхгүй болоос. Нарийн мэрэгч болохоор энэ тэгээд хүний хэмжил болохоор тэгээд одоо ер нь жоохон нарийн ер нь хариуцлагатай байлаа. Сагсан дээр бас металл багт орсон юм болохоор бас хариуцлагатай байхгүй бол. Харин яг хаа болгоно. Ер нь л болгоно штэ. Болтдаг л юм да. Одоо ер нь багш нар гайгүй ер нь яагаад байгаа ш. Нэг ойлгох талдаа орсон гэх юм уу. Багш нар нь жоохон нөгөө нэг солигдоод нэг залуу одоо танаа үеийнхэн ч баг багшлаад байгаа шүү те. Ихэнх нь ер нь. Тэгэл тийм болохоор нэг жоохон арай гайгүй ойлгоол. Тэгээ сагс ч гэсэн бүр гоё болоод байгаад байгаа болохоор ер нь тэгэл хүмүүс ер нь
Гайгүй л мэдэн ш таниад л хэлэхээр. Сакс макс. Би ч одоо сургуулийн тэмцээнд орох амар гоё юм аа. Ер нь цаанаасаа л ер нь MVP нэг авсаа. Нэг алдсаа. Сүүлд сая нэг орж нэг авбуу яа. Тэгээд энэ Нэгтэй оч хөвцөө. Бадраа чамаа нөгөө хөвцөн гэдэг яасан. Сонсохгүй наа. хөөгдөөгөө л гэдэг шиг. Цагаан халуутайгаа дэлгүүр гүйснэ. Би бүр буудлаар яа. Автобусны буудлаар явсан шүү дээ. Бороо буудлаа ялгаад шүү та нар цаана маань энийг. Адлаа тооснос. Яг хоо. Цагаан халуутайгаа суудсан. Тэр тэгж авахгүй лээс. Энд гарсан нилээ гарч бараад нэг багш загнуулж өгнөлаад. Тэгээ за тийм угаасаа болохгүй л. Би ч сургуультай ер нь юу штэ. Нэг таньж манихгүй наа. Улаа л ер нь гайгүй. Маа 1 2 дугаар курсыг нөгөө нэг төвд сургууль дээр битүү үнжиждэг болохоор ер нь гайгүй. Тэгээд танил ихтэй гэх юм уу. Хамгийн дуртай хичээл одоо ер нь дуртай байгаагүй тэгээ. Ер нь арай нэг гайгүй. Наа нэг арай гайгүй ч одоо ер нь юу л юм уу. Байсан. Хэвээр нэгдүгээр курст л орж байгаа даа. Ер нь арай юу юм удам гайгүй юм уу? Тэг. Сод гэсэн. Эсвэл үнэн сод гэсэн. Эсвэл наг суухгүй бол нөгөө нэг энэ одоо чи шиний сакс тоглох надад өрөөс авахгүй. Эхний семестр 0 гарч мараа. Тэгээд тэрийг 2 дахь семестр бүтэн сууж нэг хүчээсэн шүү. Би ч арай айгүй хэцүү өглөө нэг хөлөө олохгүй явж байгаа. Одоо л нэг олж шүү. Занаахын их талаад хөлөө олох болтгой бүр баярлаа. За бака. Дараагийн хэсгээр болцъя. Байж би хаа.